Бус базам санаачлаг дэвшүүлэгдснээс хойш умардад нээлттэй байх стратегийн гүнзгийрэлтэд зэрэгцэн Хятад улс дэлхийдийнхэнтэй улам илүү нээлттэй уужим сэтгэлгээгээр харьцаж байна. Евразийг холбосон энэ өргөн зураглалд хөрш орон Монгол улс Хятадын өндөр түвшний гадаад нээлттэй хамтын ажиллагааны чухал түнш болж байна. Ши Жинпингийн дарга Монгол улсад түүхэд чанартай айлчлалт хийж хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэн ярьчаа гэж тунхаглалтан таашаамар эдийн засгийн арилжаа 8-ны жил бол 23 онд бол анх удаага 100 доншурын түүхэд чанартайгаар давсан. Энэ жил бол урагштай их юм бол 200 доншур хүрж боломжтой бүрэн гараад байж байна. Тоон үзүүлэлтүүд нь хамтын ажиллагааны үр дүнгийн хамгийн дод нотлогоо болж байдаг. Монгол улсын Галийн ерөнхий газрын мэдээлснээр 2024 онд Хятад Монголын худалдааны нийт хэмжээ 19 тэрбум 47 сая Америк долларт хүрч өмнөх оныхоос 8.5%-аар өссөн бөгөөд энэ нь Монголын нийт гадаад худалдааны 69.5%-ийг эзэлжээ. Хэдийгээр 2025 оны эхний 9 сарын дүнгээр баг зэрэг бууралт гарсан ч худалдааны бүтэц өөрчлөгдөж байна. Монгол улсаас Хятад улс руу гаргадаг гол бүтээгдэхүүнд нүүрс, зэсэн хөдөр зэрэг ашигтмал байгаа бөгөөд 2023 онд зөвхөн нүүрсний экспортын орлого 8.4 тэрбум Америк долларт хүрсэн юм а. Харин энэ оны 9 дугаар сард Хятад улс Монголын нүүрсийг 929 сая тонн импортлон шинэ дэд амжилт тогтоожээ. Одоогоор Хятад Монгол хоёр улсын худалдаа ихэвчлэн ашигтан малтмал түүхээ эдэд төвлөрч байна. Харин өндөр түвшний гадаад нээлттэй байдал нь хоёр талд нөөцийн хамаарлаас гарах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх ямар шинэ боломж нээж байна вэ? Монголын талаас авч үзүүлээд зөвхөн нүүрсээ малтаад, эсвэл томрын өдрөө малтаад, жисийн өдрөө малтаад манд өгсөөр өлгөнгөө бас хөрөлцөхгүй шүү дээ. Тэрэн дээр авч үзүүлээд хамгийн анхны тэр нэг бүтээгдэхүүн боллохоор тэрний бүтээх тэр өртгөх нь бол их доор болж байна. Ийм учраас тэрний талаас авч үзвэл тэр өөрийн аж ахын нэг бүтэцэн сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл нэг яаж ингэж үйлдвэрлэлийн нэг бүтэцэн заавал сайжруулах болгоо. Жишээлбэл одоо зөвхөн нүүрс биш. Нүүрсийн бүтээгдэхүүн ингэж батгаж байна. Жишээлбэл тэрний олох өөрийг өртгөх нь нэмэгдэж шүү дээ. Манай улсаар авч үзсэн ч одоо зөвхөн нүүрсийн бүтээгдэхүүнээ өртгөх нь манай хэрэглэхтэй амар болж байна. Ингэж харилцан нөхөрлөө шүү дээ. Өнөө дээрээс нэг ачхан уурхайм бодос биш. Ондон талын нэг харилцаа ийм нэг холдоо бол нэмэгдэж болно. Жишээлбэл ногоон энерги ашигладаг юм. Тэгвэл энэ тал дээр авч үзвэл Монголууд өргөн удам нэг газар нутаг байна шүү дээ. Энэ дотор төргөнгөнд салхины энерги, нарны энерги, ил талын энерги бол бүр байна. Өнөөдөр гүйцэд ашиглаж болох болж байгаа юм байна шүү дээ. Өнөөгийн Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцаа уламжлалт ашигтмалтмалын худалдаагаар хязгаарлагдахгүй болжээ. Монгол улс Хятадын импортын экспо, Хятад Монголын экспо зэрэг олон улсын чухал арга хэмжээг ашиглан ногоон эрчим хүч, орчин үеийн хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарыг хөгжүүлэхэд анхаарч байна. Жишээлбэл 2025 онд болсон Хятад Монголын 5 дугаар экспогийн үеэр хоёр тал нийт 65 тэрбум юанийн өртөг бүхий 21 гол төслийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны цар хүрээнд Төв Аз, Зүүн Өмнөд Аз, Африк, Өмнөд Америк хүртэл өргөжжээ. Эдгээр өөрчлөлт нь Монголын эдийн засаг нөөцөд тулгуурласан бүтцээс нээлттэй олон тулгуурт хөгжлийн загварт шилжиж байгааг харуулж байна. Нээлттэй байдал хязээд ганц талын биш, харин хоёр талд хамтын ашиг сонирхол юм а. Хятад Монгол хоёр улс умардад нээлттэй байх стратегийн гүнзгий хэрэгжилтээр эртний торгоны замын соёлын харилцааг шинэ зуунд дахин сэргээж, тал нутгийг дамжсан энэ шинэ замаар нээлттэй хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжлийн шинэ боломжийг бичих нь лавтай юм а.